Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой. Магагами сама. Эмигийн минь амьдардаг тосгонд нэг уул бий. Уулын тунд гайхалтай маргад ногоон өнгийн цөөрөн бий. Үнэхээр үдсэглэнтэй цөөрөн боловч тосгоны хүүхдүүдийг тийш явахыг зөвшөөрдөггүй. Би яагаад гэдгийг асуух болгонд нэг л хариулт болох хүүхэд мэдэх шаардлагагүй. Зүгээр л тийш битгий яв гэдэг байв. Гэвч хүүхэд л болсон хойно би илүү ихийг мэдмээр санагдав. Би эми болон бусад тосгоны томчуудаас цөөрмийн шинж байдлын талаар асууж, үнэхээр тийм үдсэглэнтэй эсхийг нь өөрийн нүдээр хармаар санагдана. Тосгоны бусад хүүхд өөдж бас сонирхож байгаа нь л д. Би тосгонд очих болгонд л бидний хооронд цөөрөм рүү явах талаар яриа өрнөнө. Томчууд урдын адил хүүхдүүдийг тийшээ очихыг эсэргүүцсэн хിവэр байсны дээр янз бүрийн цуу ярианууд дуулдаж эхлэв. Тэр цөөрөм рүү очивол буцаж ирдэггүй. Цөөрөм ёроолгүй тул дотогшорвол үхнэ гэх мэт. Энэ бүхнийг сонссон бид айж цөөрмийг олох бодлоос нь татгалзах болов. Би дунд ангид ордог жилийнхээ амралтаар тосгон руу буцаж очлоо. Миний найзалдаг ихэр хүүхдүүдийг Тара болон Ханако гинэ. Тэдний үеэл болох Жидо хэлэхдээ хэрв цөөрмөөс хинж буцаж ирж чаддаггүй юм бол ямар харагддгийг нь хэн мэдсэн байж таарах вэ? Мөн үнэхээр тэнд ёроолгүй нөх байсан бол өдид бүгэлжгэлгүй хайчих вэ гэж байна. Гэхдээ бид ч бас гэж арай том болсон учраас үнэхээр цөөрөн байгаа эсхийг дахин сонирхож цохиомл түүх эсхийг очиж шалгахаар шийдэв. Бид өглөө эртлэн цуглаж уул руу явв. Уул өрн жижигвтер бөгөөд бид төөрсөн ч шөнө болохоос өмнө өөрсдөө замаа олжхоно гэж бодов. Бид дунд ангид орцгоосон тул айдасч байсангүй. Жидо бүр бүхэн спортоор 2 дахь жилдээ хичээлж байсан. Хэрв замд зэрлэг баавгай нохоо зэрэг дарвал тэр болгож тавина гэж ам гарав. Энэ боломжгүй гэдгийг мэдэж байсан чи үүнийг сонсоод бидний сэтгэл санаа дээрдлээ. Бид 3 цаг гаруй алхасны эцэст модод маш өтгөн ургасан сонин газар дэрлээ. Гэхдээ яаж тайлбарлахаа мэдэхгүй байгаа чи. Яг тэр цэгт модод маш олон тоогоор хэн нэгэн ургуулчихсан мэт багшралдаж байв. Амьтад явсан зөрлөгч байсангүй. Эндэл байх шиг хитрхи сэжигтэй юм гэж урд явсан Ханако хэлв. Тэр охин тун эршүүд. Бид 3 хөвгүүдийг яахаа мэдэхгүй зогсож байхад моддын завсраар төрүүлэн ороод явчихв. Бид ч дагахаас өөр аргагүй болцгоолоо. Тэгсэн яг л бидний бодсончлон дунд нь цөөрөн байж байна. Дэлхийн төвд гэж кинон дээр гардаг шиг дүр зураг биднийг угтаж авлаа. Бодит байдал дээр миний төсөөлж байснаас ч цэвэрхэн үдсэглэнтэй байв. Харин эргэн тойрны моддын нөлөөгөөр цөөрөм нэг л баргаар харагдаж эрэг дээр цөөрмийг толдох жижиг байшин байв. Эхэндээ бид бүгд баярлаж цөөрмийн уснаас Ханакогийн бэлдэж ирсэн усны савнуудад хийж авав. Харин тэр жижиг байшин намайг нэг л тухгүй түлж эхлэв. Жижиг урцыг сунгачсан мэт урд хэлбэртэй. Бохир би арзаалгана яг л уулын шуламсын оромж шиг харагдана. Тэгтэл Жидо байшин дотор уулын шуламс байх юм бол би өөр дээгүүрээ давуулаад жидчихнэ гэд дотогшоо оров. Би дараас нь орох гэтэл Таро гинтхэн за болж үзье. Би л орохгүй эндээ байж вэ гэж байна. Ханако түүнийг аймхаагаар дуудаж байсан чи Таро тадгалдсан хэвээр. Та 3 ормоор байвал ороо. Би эндээ хүлээж бай гэв. Би нэг орох гэснэн Тарод янз бүрийн зүйл болжгүй гэж санаа зовнон мөн гадаа үлдэхэр шийдэв. Би байшин руу орж явсан Ханако Жидо хоёр луу гар даллав. Тэгээд цөөрмийн хажууд зогсоо Тар одоо юм ярихаар очлоо.
Чи яагаад дотогш орсонгүй? Айгаа юу? Гэхэд надад таалагдахгүй байна. Тэгээд ч амар харагдаж байна. Тэгвэл Ханако Жидо хоёрыг яагаад зүгээр оруулчих вэ? Ханако ч яхав угаасаа бүдүүлэг, би тэрэнд дургүй. Жидо аман дээрээ томж тэр нь өгнөөс этрэхгүй тул би тэрэнд нь ч бас дургүй. Тэд өгсөн ч надад хамаагүй. Ханако том болсон мэт аягалдагч намайг хог навш шиг авч үздэг. Жидо болохоор намайг цогтөг. Тэр хоёрыг би үзэн яддаг. Тэднэр үхээсэй. Үхээд өгөөсэй. Тиймээс би ийш ирж Мака Ками-сама тэр хоёрыг миний өмнөөс алаад өгөөсэй гэж хүссэн юм. Төвний уур хилэнтэй яриан дунд миний амьдралдаа сонсож байгаагүй үгнүүд хөврөв. Тиймээс би давтаж Мака Ками-сама гэж юу юм гэж асуув. Тосгоны хүүхдүүдийн нэг нь ч мэдэхгүй. Ханако Жидо хоёр ч мэдэхгүй. Тэд тэнэг учраас харин би мэднэ. Мага Ками-сама энд амьдардаг юм. Кейтиса гэх настай эмэгтэй намайг ухаантай учраас түүний тухай хэлж өгсөн. За яах вэ? Тэгэд Мага Ками-сама гэж юу юм? Чи надад хүргэлж сайн ханддаг байсан болохоор би чамайг эндээс явахад туслана. Гэхдээ Ханако болон Жидо хоёр тэнэгт би яасан ч туслахгүй. Тэр хоёр тэнэг юу ч чадахгүй юм байж худлаа лаг царайлдаг. Мага Ками-сама тэр хоёрыг алаад өгөөсэй. Төвний яриа ууртай сонсогдож хараал хийж байгаа мэт санагдана. Тэр тэднийг додны нэрээр ч дуудахаа болсон байв. Тарогийн амнаас нь шүс өсчүүлж байснаа хүү хэмээн хачнаар инэв. Тэр инээж байхдаа над руу гарч өвдгөн гараараа тэрвэрсэн нь солиорч эхэлсэн мэт санагдав. Би гинт Ханако Жидо хоёрыг удаан хугацаагаар гарч ирээгүй санав. Тарогоос зайхан авч байшин руу алхав. Таро араас дуудаж эндээ үлд тэр хоёрын араас яваад хэрэггүй хитрхи оройтсон гэв. Тэр инээхэд түүний царайнаас болж миний дотор эвгүрхэх шиг санагдав. Түүний хэлснийг үл тоож би дотогш орлоо. Дотор таас харанхуй ба хачин үнэр үнэртэн. Түлэгдсэн юм уу, муудсан үнэр биш. Явах тусам дотор муухайрч эхлэв. Харин байшингийн цаад өрөөнөөс хүү гэх хачин инээд сонсогдов. Би өрөөрөө явж ороход Ханако Жидо хоёр шалан дээр суучихсан. Тарогийн инээсэн шиг хүү гэж инээж байна. Би хөвгтлэн айсан тул гарч хин нэгнийг дуудмаар санагдав. Би эрэгтэл хоёр цагаан нүд миний өмнө харанхуйд байв. Яг л сохор хүнийг шиг нүд. Би чангаар хашгирч хан налав. Гард наалдамхай зүйл мэдрэгдсэн тул дахин тэмтэртэл хан тэржигтэй наалдамхай шингэнээр дүүрчээ. Ямар заваа юм бэ гэж бодон тэндээс бушуухан гарахыг хүсэв. Гэвч тэр нүднээс болж би хөдөлж чадсангүй. Хэрэг хөдөлвөл намайг амтлах болно. Цагаанууд над руу ширтсэн хэвээр байсан тул би хараагдаж эндэн үхэх нэ гэж бодов. Нүдийг нь дахиж харахгүй тулд би баруун тийш харав. Хитрхи оройтсон гэж би чамд хэлсэн штэ гэж Таро цонхны цаанаас хальт цухуучсан хэлв. Түүний нүд яг л харанхуйд ширтэг цагаан нүднийхтэй адил болжээ. Хих. Таро, Ханако, Жидо бүгд инээлтэн. Цагаан нүд миний өмнө харанхуйд байсан хэвээр тул би дахиж төвчсөнгүй. Хагас галзуу хүн шиг болсон би байшингаас гарч уул оруудан гүйж байхад ард хачин инээдэн сонсогдож нулимс хацар тахан урсаж нус нулимсантай худгалдан гүйсээр уулын бэлд хүрэхэд үд дунд болж байв. Бид уулан дээр хэд удсан. Одоо шүн болж байх ёстой биш үү? Тосгонд ороод хамгийн түрүүнд нэг хүнтэй таарсан Таро Ханако хоёрын өвөө байлаа. Юу болов вэ чи гэсээр ердийн үйдэн ээлдэг байдаг өвөө хөрбөсийн хурднаа над руу харан иржээ. Чи тэнд очоо юу гэж царай аимшигтайгаар баран намайг сэгсэрхэд би түнд бүх болсон явдлыг ярьж өгөв. Яаж уулан дээр гарсан цөөрөм байшин Тарогийн түүх том нүд наалдамхай хан
Тэр гурав галзуурчсан юм шиг аяглаж байгааг. Одоо хүртэл тэндээ байгааг ярих гэж би хэлэн хэдэнтэй хазав. Та тэднийг аврах хэрэгтэй. Тэр том нүднүүд юу юм бэ? Би ч бас харагдсан уу? Гэж би хашгичв. Тэдний өвөө гэнт намайг тэрснэн зүгээр те зүгээр. Чи зүгээр байна. Чи авраг гэсэн гэв. Гэхдээ та руу яах вүлээ? Таараа түүний ачгүй шүү дээ. Би биш. Яагаад түүнд санаа зовхгүй вэ гэж би гайхшралд оров. Гэнэт тэр өвөөд ямар нэг наалдамхай зүйл байх шиг санагдахад би хойш ухрав. Би гартал шингэн мөртлөн хар улаан өнгийн зүйл надад наалдчихэ. Өнөр нь хамар цоргим өмхий байв. Тэгээд би угаан алдсан бол та. Нэг мэдхэд би эмээгийнхэн гэрийн шалан дээр хэвдчихсэн. Томчууд тойроо зогсож байсан. Аав ээж хоёр бүлцийдлэн уйлчихсан байна. Тэд ойрхон суусан мөртлөө надтай юм ярьсангүй. Бусд нь ч бас. Тарогийн аав ээж ч бас энд байж над руу харан чимээгүй уйлцгаана. Тэгсэн би хөдөлж чадахгүй байгаагаа мэдв. Бүхэл биеийн дийлэхгүй, ярьж чадахгүй, зөвхөн нүдэл нээж чадчихав. Юу болоод байна гэж би сандарч эхлэв. Тарогийн эмээ надтай ярилцгаар иржээ. Миний баруун өнөд рүү хардаа гэж эмгэн хэлэхэд Тарогийн хэлснээр эмээн дээр үед осолд орон баруун нүдээ алдсныг санав. Тиймээс эмээн хиймэл нүдтэй. Би мэддэг тул одоо дахиж харж яах ёстойгоо ойлгосонгүй. Гэсэн ч би харж яасан бэ? Урдих шигээл байна. Таны нүдэл байна гэж гэнт ярахад томчууд баярлан уулга алдав. Би ямар их баяртай байна. Тэр аврагджээ гэхэд томчууд бүгд өөлөлдөн бийсэн тэрцгээв. Миний аав ээж өөлн намайг тэрч, Тарогийн аав ээж ч баярлсандан өөлж байх юм. Би их баяртай байна. Надад бол эвгүүцэх мэдрэмж төрж байв. Хүүхэд чинь тэнд хаан ихтэй галзуурч байхад яагаад та хоёр баярлаад над руу уурлахгүй байгаа юм бэ? Босод 3 хүүхэд хайчсан юм. Тэдэнд юу тохиолдсон юм гэж би тэднээс асуув. Харин томчуудаа юу яриад байна? Тэд өглөө гэртээ ирцгээсэн. Хэрв эндээ сургамж авсан бол дахиж тэр уул руу ганцаараа явахгүй шүү гэв. Тэд нийлж худлаа ярин намайг уул руу ганцаараа явсан гэж итгүүлэх гэж оролдож байна. Та тэр гурвыг галзуурчихсан үчир эмээгийнхэн дэлгүүрт ч юм уу цоожлоод нуугав биз? Юу болоод байгааг би харж байна. Би дахиж дуурсангүй. 2-3 өдрийн дараа би аав ээжтэйгээ буцаад явгаар болов. Таараа болон нөгөө хоёрыг би дахиж харсангүй. Бид одоо 20 хүрч байгаа ба эмээ минь эрүүл сарвал хэвээрээ. Би ч үе зочлон очдог. Тосгоныхон урдын адил найрсаг. Тарогийн аав ээж хоёр мөн л урдын адил юу ч болоогүй царайлж. Таро болон бусад хүүхдүүдийг би дахиж харсангүй. Тэдний тухай асуухад Ханаког хүнтэй сууж хот руу шилжсэн. Таро Жидо хоёрыг нэг компанид ажилд орж далайн чандад ажиллаж байгаа гэв. Тэднийг дунд сургуульд байхдаа Токио руу шилжин суралцсан гэв. Үнэн эсхийг мэдэхгүй ч тэр явдлаас хойш тэднийг би дахиж хараагүй л юм та. Том цагаан нүдэн наалдамхай ханыг юу байсан талаар би мэдэхгүй. Эсвэл Магагами сама гэж юу болохыг ч мэдэхгүй. Тарогийн яриад байсан настай эмэгтэй тосгонд байгаагүй тул одоо хүртэл хэн болохыг нь мэдэх юм алга. Олон жил өнгөрсөн ч надад онд сонин юм тохиолдоогүй. Амьдралд өөрчлөгдсөн зүйл байхгүй. Том цагаанууд наалдамхай ханын талаар аав ээж болон тосгоныхноос асуухад зүүдл байсан юм биш үү? Чи уул руу ганцаараа явж наран зохиулсан гэж хариулдаг байв. Цөөрмийн тухай хүмүүсээс асуухад цөөрмөө бид сонсоогүй юм байна
гэж хариулдаг байв. Төгсөв. Энэ түүхэд нэг нууц бий. Гарчиг нь болох Магагами бол Японоор чөтгөрийн бурхныг илэрхийлнэ. Гарчигт бүх нууц бий. Тосгоныхны хэн нэгэн буюу бүгдээрээ чөтгөрийн бурхныг шүддэг. Магадгүй тахил өргөдөг. Эсвэл түүнээс айцгаадаг тул амаа жимихийг илүүд үздэг байж болох талтай.